За бид нар өнөөдөр маш чухал хууль хэлцэж байна. Тэгээд салбарт амансан Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдлын асуудал. За хид хідэн санал байгаа маа надад асуултанд нөгөө бас бүрэн хариулт авч чадахгүй учраас за нэгдүгürt энэ олон улсын туршлагатай ингээд харьцуулаад үзэхэр зэрэг Исланд улс гэж 98 онд Европт хамгийн өндөр хэрэглээтэй улс байжгаад одоо хамгийн бага хэрэглээтэй болсон улс байгаа. Тэрэн дээр хамгийн гол нь урьдчилан сэргийлэлт, хүүхдийн чөлөө цаг, спортын санхүүжилт, эцэг эхийн оролцоо, жил бүрийн үндэсний бүр судалгаа хийдэг болсон юм бэл хар тамхин дээр. За Сингапур болохоор зэрэг хэлийн өндөр хамгаалалттай заавал сэргээн засах хөтөлбөртэй тэгээ бүр тусгай тагнуул гаргаж ажиллуулсан юм байна. Өмнөд Солонгос дээр болохоор нөгөө сүүлийн жилүүдэд сая бас хариулж ирсэн нөгөө синтетик мансууруулах бодис өсөлттэй холбоотой Cyber Narcotics Unit гэж бүр нэгж байгуулсан. Тэгээд тэр dark web-ийн бүтэн мөрдөн шалгах процесстэй болсон юм байна л. Онлайн худалдаа авалтан дээр тусгайлан бүр хяналт тавьдаг. Тэгэхээр бид нар энэ урьдчилан сэргийлэлт, хүүхэд залуучуудын хамгаалалт, сэтгцэн эрүүл мэнд, эмчилгээ, урьдчилан одоо юу гэдэг нийгэмшүүлтийн ажлууд дээр ярихдаа хид хідэн санал байна. Нэгдүгürt бид нар энийг урьдчилан сэргийлэлт гээд 25-аас доош насныхан анхны хэрэглэгч байдаг ялангуяа 10 жилийн хүүхдийн бүр заагаад судалгаанд байгаад хахад хүүхэд залуучуудын урьдчилан сэргийлэлт гээд тусгайлан бүр бүлэг нэмээд энэ дэр тусгайлан ажиллаад оруулж өгөөч гэдэг санал байна. Хоёрдугаарт жил болгон улсын хурал дээр бүр доорх үзүүлэлтээр тайлан тавьдаг болмоор байна. Хэрэглэгчдийн тоо, нас баралт, эмчилгээнд хамрагдсан хүний тоо, дахин одоо хэрэгжилж байгаа хувь өсвөр үеийнхний хэрэглээч гэдэг юм уу яг ийм нөгөө түрүүн би зорилтод бүлгэнд хувь нь хэд вэ гэж асууад байсан. Яг энэ байдлаар. За гуравдугаарт энэ наркотик болон сэтгцэд нөлөөлт эмийн захим жорын нэгдсэн тэм системтэй болмоор байна. Хүүхдүүд бол ер нь эмээс эхлээд идэг гэж одоо нэлээд юмнууд байж тань дээр тийм. За тэгээд эмчилгээ хийлгсэн хүмүүсээ нийгэмжүүлдэг юм тусгаалсан бас нэг хөтөлбөртэй болмоор байна. Түрүү ярьсан тандалт судалгааг яа харахгүй 2 жил тутамд биш бүр жил болгон зайлшгүй хийх. Тэгээд шин төрлийн мансууруулах бодисын эрт сэрэмжлүүлэх тийм үндэсний системийг бий болгох ийм хідэн саналыг зайлшгүй хуульдаа тусгаж өгөөч гэсэн саналуудыг хэлэх гэсэн юм аа. Баярлалаа.